За өглөөний минь сайхан амарсан уу? За бүгдээрээ сайхан амарсан. Хажууд байгаа хүмүүс мэдлэхөө сайхан амарсан уу? За эзний ивэл дүүрэн байгаа гэж итгэж байна. Амен. Хамтдаа Библийн нээцгээ 1-р Тимот номыг гаргацгаая. 1-р Тимот номны 6-р бүлэг 12-р ишлэл. За 1-р Тимот номны 6-р бүлэг гол ишлэл нь 12 боловч бүгдээрээ 11-ээс 14 хүртэл хамтдаа уншия. За Библийг авчирсан хүмүүс нь Библийг нэгээд уншаар. За Библийг авчираагүй нь гар утаснасаа харахгүй байгаасаа гэж хүсэж байна. За 1-р Тимот 6-р бүлэг 11-ээс 14. Олсон бол амен. Хамтдаа уншия. Харин Бурхны хүн чи энэ бүгдээс зөвхт зөвхт байдал, итгэл сүсэг, итгэл хайр төвчээр ба дүлгөөн занг мөшиг, итгэлийн сайн тэмцлэр тэмц, мөнх амийг зур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн. Бүгдэд ам өгөгч Бурхан мөн Понтийн Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна. Бидний эзэн Есүс Христийн үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаагүй, өөсөвгүй сахих гэж хэлсэн байна. Амен. Гарчиг нь юу гэсэн бэ энэ дэр? 11-ийн дээр байгаа Библиэлд харах юм бол итгэлийн сайн тэмцэл гэсэн байна. Хажууд онд хэлээ. Итгэлийн сайн тэмцэл гэж. Өнөөдрийн харин яг миний ярихын сургаалын сэдв бол тэмц шүү заяа. За хажууд байгаа дахиад хэлээрэй. Тэмцээрэй гэж. За энэ тэмцээрэй гэдэг үг нь болохоор таны хажууд байгаа хэн нэгэн та дамжуулж хэлдэг үг биш, харин танд хэлж байгаа Бурхны үг юм аа. Амен. Тэмцээрэй гэж эзэн хэлсэн. За Библиэлд бол Паул Тимотед хандан тэмц гэж хэлсэн. Тэгээс сахих гэж хэлсэн. Тэгээ мөнх амиас зуур гэж хэлсэн. Тэгээ яг өнөө үеийг яг мэдчихсэн юм шиг те. Яг таныг энэ дээрээс суугаад сургаал сонсно гэдгийг тэр яг бүгдийг нь тооцож төлөвлөөд хэлж байгаа мэт. Эзэн яг одоо танд хэлж байгаа. Тэмцээрэй гэж хэлж байна. За итгэлийн амьдрал хэр байна даах төсөө? Тэмцэж гин үү? Ялж гин үү? Амен сулраад байна. Амен. Тэмцгээл аль эсвэл ялах гал байна уу? Паул Тимотед хандан маш олон зүйлийг заахта өнөөдрийн хэсэгдэр яг энэ тэмцлийн талаар, итгэлийн сайн тэмцлийн талаар ярьсан. 11-р ишлэл дээрээс харах юм бол харин Бурхны хүн чи энэ бүгдээс зогт гэж. Тэн готлаа зөвхт байдал, итгэл сүсэг, итгэд хайр төвчээр ба дүлгөөн занг ягаар гэсэн бэ? Энэ бүгдийг ягаар гэсэн? Мөшг гэж хэлсэн. Тэгээд бидний өнөөдрийн гол ишлэл итгэлийн сайн тэмцлэр тэмц, мөнх амийг зуур гэж хэлсэн. Бид мөнхийн усад, мөнхийн амьд орох болно. Амен. Итгэлээ алдаг үсттэй. Бид тэр мөнхийн амьд орох болно. Тэнд ямар ч уйлах, шүдэн авирах, өвчин зовлон, үхэл хагцал, уу гашуу байхгүй гэж хэлсэн. Тэр сайхан газар бид хамтдаа байх болно. Амен. Түүний тулд яг одоо бид нар тэмцэх ёстой. Одоо бид нар орсглаад агаад явчихлаа. За өнгөрсөн цаг хугацааг харах юм бол бид нар цаг хугацаа өнгөрөх тусам, жил ирэх тусам, өдөр ирэх тусам бид яаж байгаа вэ гэхээр улам илүү тайван, амгалан, бие махбодын амар тайван, тав тухыг, ая тухыг ингээ хардаг болж байгаа. Өмнө гар утас байхгүй байхад, интернет байхгүй байхад ямар байсан бол хүмүүс хэн нэгэнд мэдээ дуулгахын тулд зөвхөн нэг үгийг хэлэхийн тулд маш хол явдаг гэсэн. Аль эсвэл загтал бичээд тэр загтал хизээ тэр хүн дээр очихыг ингээд за очихгүй чийж магадгүй ингээ хүлээдэг байсан.
А гэтэл одоо дэндүү амархан дэлхийн хаанч байсан хэн нэгэнтэй бид нар ямар ч те хоцрогдолгүйгээр шууд интернетээр залгаад хоорондоо ярьчих. Тэр байтугай цариуцсан хараад те зааж өгөх ёстой зүйлээ зааж өгөөд хоорондоо ярилцаад ийм сайхан боломж ингээ гарч байгаа. Энэ юу хэлж байгаа вэ гэхээр цаг хугацаа өнгөрөх тусам бидний амьдрал илүү ая тухтай амрах цаг хугацаа бас өөрийнхөө хобби зугаа цэнгэл те юу гэдیں гэр бүл босод бүх зүйлүүдээр ингээд нэмэлт цагууд ингээд биднэрт илүү их гарч байгаа гэсэн үг. А гэхдээ энэ цагуудыг бид нар урд өмнөхөөс илүүгээр сүнслэг талбар руу илүү хандуулж чадж гин үгүй юу гэдэг нь бидний тэмцлийн талаар ярьж байгаа. Яг өнөө үед энэ Тимот номыг бичсэн бол те ингэхээс махал да те. Утас мутас те аль эсвэл интернет зугаа цэнгэл иймэрхүү зүйл битгий цаг гаргаа гэж биччихсэн баг. 10 дугаар эшлэл дээр тийм байна, харж байна уу? Учир нь мөнгөн дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төрж түмэн зовлонгоор өөрсдийгөө сөлбчээ гэж хэлсэн. Тухайн үеийн үг нь яг тийм байхгүй. Интернетэд хамаг хүмүүс донтчээ гэж бичсэн байхгүй 10 дугаар эшлэл дээр. Зугаа цэнгэлд тэ цагаа дэндүү их үрж гинэ гэж бичсэн байхгүй. Яг өнөөхөр бол нэр алдрын төлөө арай л их яваад байна гэж бичсэн байхгүй. Тэгээд Бурхны хүн та нар энэ бүгдээс зугатаарай гэж 11 дугаар эшлэл дээр бичсэн. Харин түүний дараа энэ бүгдээс зугатаагаад юу хийх вэ гэхээр зөвхт байдал, итгэл сүсэг, итгэл хайр, төвчээр, дүлгөөн занг мөшгөөрэй гэж хэлсэн байна. Ах トゥ нараа дахиад бүгдээр бодож үзье. Бидний 7 хоногийн амьдралын цаг хугацаа маань хүндэтгэлээс хүндэтгэлийн хооронд хэрхэн өнгөрч байгаа вэ гэж. Итгэлээ мөшгөж байна уу? Мөнх амьд зуурч байна уу? Сайн тэмцлэр тэмцэж байна уу гэж. Би өнөөдөр энд байгаа бүх хүмүүсийг итгэлийн сайн тэмцлэр тэмцэхэд уриалж, мөнх амьаас зуурахад уриалж байгаа. Тэгээд түрүүн ярьсан яриагаа өргөжтүүлвэл өнөө үед те цаг хугацаа өөрчлөгдөөд бүх зүйл дэндүү амархан болж байгаа. Мэдээлэл цуглуулах, хаах, ирж олох, мэдэх энэ 90 үе маш хурцтай өсөж хөгжиж байгаа. Тэгээ энэ үед бүгднгийнх нь гарт асар хүчтэй зэвсэг байна. Тэр юу вэ? Тэ эндээс ингээ бид нар бүгдээрээ бүх мэдээлэл, бүх зүйлүүдийг мэдэж ирж хайж орж сурч сонсож мэдж байгаа. Маш хүчтэй зэвсэг байгаа. Гэхдээ түүнээс илүү зэвсэг бас байх. Юу ах вэ? Энд эзэн энэ гар утсан дээр байгаа цахим өрсөс дэлхийд даяар байгаа зүйлсээс агуу нууц маш чухал материалуудыг зүйлсийг эзэн энд бичсэн. Гэтэл бид нар энд цаг гаргахгүйгээр энд цаг гаргаж. За яг энэ дотор мэдээж бас юу байгаа л да Библи бас байгаа тий. Сайхан зүйлсүүд мэдээж байгаа. Гэхдээ нөгөө тийш илүү хэлбиж байгаа талаар энэ дээр хэлээд байгаа байхгүй. Энэ үед бид нар итгэгч хүмүүс ч гэсэн хиймэл оюуны талаар заавал ярихгүй болохгүй. Та хиймэл оюуныг юу гэж бодож байгааг сайн мэдэхгүй. Гэхдээ бид нар тэ яг үүнд мэрэгэн хандах хэрэгтэй. Энэ бидний итгэлийг хэрвээ эзнээс холдуулж байгаа бол миний итгэлийг тэ унгааж байгаа бол нурааж байгаа зүйл байгаа бол түүнээс өөрийгөө жоохон чөлөөлөх хэрэгтэй. Магадгүй таны итгэлд сайнаар нөлөөлөх байдлаар та ашиглаж чадчихвэл улам илүү сайжруулах хэрэгтэй. Яг энэ үед бид нар амьдарч байгаа. Эзэн надад сануулсан зүйл нь орчин үеийн христтгэлийн талаар ойрдоо маш их ярьж харуулж байгаа. Орчин үеийн христтгэгч гэж ямар хүн байх вэ? Христчүүн ямар хүн байх вэ? Дэлхийн ертөнц өнөөдрийн бидний амьдарч байгаа цаг хугацаа асар хурдан өөрчлөгдөж, өсөж хөгжиж, шинжлэгдэж байгаа энэ үед итгэгч бид нар итгэлийнхээ амьдралыг таг зогсоогоод хамт энэ амьдралдаа ертөнцийн өсөж болохгүй гэсэн үг. Та энэ ертөнцид итгэлийн амьдралаар өсөх ёстой.
Энэ тэмцлийн талаар Библиэлд ч гэсэн бичсэн. Итгэлийн сайн тэмцлэр тэмц мөн хамаас зуур гэжсэн. Энэ зуурах гэдэг үг бол түүнийг тавих талаар яриаггүй. Түүнээс холдох талаар яриаггүй. Төвчээр алдрах талаар яриаггүй. Харин зуурах гэдэг бол байдаг хүч талаараа өөрийнхөө чадах хүртлээ түүнээс зуурах талаар, түүнтэй хамт байх талаар, түүнийг хүссэн тэмүүлэх талаар, мөрөөдөх талаар ярьж байгаа. Тэгээд 12 дугаар эшлэл дээр юу гэсэн мэтлэр чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэ. Эзэн өнөөдөр таныг дуудсан. Хажууд байгаа хэлээр таныг дуудсан шүү гэж. Өглөө бид нар кофе уугаа сууж байхдаа хоорондоо ярьсан. Инхрээ сайхны талаар ярихдаа. Энэ хүүхэд гидсэндээ байхдаа ингээд магтаал дуулаад үйлчлээд ингээд яваад эхэлсэн. Ирэх цаг хугацаанд ямар агуугаар эзний хаанчлалын төлөө ашиглагдах хүн бэ гэж ярьсан. Мөн үү? Амен. Гэтэл эцэг эхчүүд бид нар заримдаа өөрсдийнхөө үүргийг ухамсарлалгүйгээр үр хүүхдээ эзнээс зуур гэж зааж сургалгүйгээр чөлөөтэй орчих. Энэ тэмцэхгүй байна гэсэн. Таны хүүхэд хаана юу хийгээд явж байгаа вэ гэдэг дээр бид нар бодох хэрэгтэй. Эзэн ээж аавд өгсөн үүрэг хариуцлага юу вэ гэхээр ерөөсөө л хүүхдээ эзнээс эзэнтэй ойр байхад бид нар хүмүүжүүлэх хэрэгтэй, сургах хэрэгтэй. Тэр нь таны хүүхдтэй өвлүүлж байгаа хамгийн том өв хөрөнгө. Одоо чуулганаа харах юм бол бид нар хүүхдүүдэд дагуулад ирэхэд энэ заал ингээд дүүрч байгаа. Тийм үү? Таны хүүхэд хаана вэ одоо? Би өглөө хүүхдүүдэд дагуулад гарч ирэхдээ бас дахиад үнэхээр талархалтайгаар эзэнд. Тэгээ би энэ цаг хугацааны төлөө би залбирч ирсэн. Эзнээс гуйж ирсэн. Эзнээс хүсэн мөрөөдөж ирсэн цаг хугацаа маань одоо биелж байгаа. Тэр залбирал биелж байгаа гэсэн. Бүтэц сайн өдрийн эзний өдрийн өглөө босоод цагаа уугаа зүр сэтгэлээ бэлдээд хувцсаа өмсөөд үр хөвгтүүдэд дагуулад ханижлаад дагуулад хүндэтгэл өргөхөөр итгэлийн ахын дүүстэйгээ уулзахаар сүмрөө явна гэдэг ямар ерөөлтөй цаг вэ? Юунд санаа зовхгүйгээр өөр зүйлд анхаарахгүйгээр хүндэтгэл өргөхөөр эзний үгийг сонсохоор түүний үгэнд анхаарахаар түүнийг магтан алдаршуулахаар тэр ямар сайн бурхан бэ гэдгийг магтан алдаршуулахаар явна гэдэг ямар ерөөлтөй цаг вэ гэж харж байна. Энэ ч мөн адил сайн тэмцлэр тэмцхийн нэг хэлбэр болж байгаа. Гэтэл өнөө үед биднийг өрхтөж байгаа маш олон саад бэрхшээлүүдэн талаар ирсэн. За би энэ бүгдийг яг хитгэн хэсгийг нь уншил та. За 2 дугаар эшлэл дээрээс 6 дугаар бүлгийн ихэнх хэсэг бол ер нь яг энэ зүйлүүдийн талаар ярьж байгаа. Гэхдээ би 8 дугаар эшлэлээс унш. Хэрв хоол хүнс хувцас хунар байвал эдгээр бид сэтгэл хангалуун байх болно. Харин баяжих хүсэлтэйчүүд нь уруу татагдах ба өрх зөсөн бүрийн мунхаг хор хөнөөлтөө хүсэлд ундаг. Эдгээр нь хүмүүсийн үгүрэл ба сүрэл живүүлдэг. Учир нь мөнгөн дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунсан зарим нь итгэлээсээ төрж түмэн зовлонгоор өөртөө сүл бичээ гэжсэн. Тухайн үед мөнгө асуудал байсан, одоо ч гэсэн мөнгө асуудал хിവэр байсаар байна. Дээр нь мөнгөн дээр нэмээд биднэрт дахиад зөндөө асуудал гарч ирэх хэлж байна. Одоо ээж аав нар хүүхдүүдэд цахим ертөнцөөс утаснаас энэ донтолтуудаас яаж хол байлгах вэ гэдэг дээр ингээ бодож байгаа шүү дээ. Яаж зүв зохистой хэрэглүүлэх вэ гэж бодож байгаа мөртлөө өөрөө ингээ уцаа оролтсон. Бид нэр өөрсдөө тэнд автцсан хിവэрээ явж байгаа. Та өдөрт хэдэн удаа утсаа нээж надад ямар мэдээлэл ирж юу болж яаж ийн гэдэг рефлекс танд байдаг вэ? Хэдэн удаа? Би сургаал бэлтэж байхдаа өдөр болгон хэдэн 100 дахин утсаа харах гэж бичсэн. Тэр байтугай сургаалын дундуур та хэдэн удаа утсаа шагаадаг вэ гэж байгаа шүү дээ. Энэ ч гэсэн биднийг үнэт зүйлээс
чухал цаг гаргахаас эзэнтэй холбогдохоос саад болж байгаа нэг хэлбэр гэдгийг бид нар мэдэх ёстой. Энэ маш сайн зүйлүүд мэдээж байгаа ч гэсэн муу ерөнхийдний залмих нөгөө тийшгээ биднийг уруу татж байгаа сорилтус саад бэрхшээлүүд байгаа гэдгийг бид нар мэдэх ёстой. Нэг өсөндөө би юуг хэлмээр байгаа вэ гэхээр хөгжил дэвшил маш хурцтай сайн өсөж хөгжиж байгаа бол бидний итгэлийн амьдрал ч гэсэн түүнтэй хамт өсөж хөгжих ёстой. Өсөх ёстой. Би өмнө ярьсан 7-8 жилийн өмнө би нэг судалгаа аваад Налахын христчдийн дунд судалгаа авахад итгэгчдийн тоо 20 чуулган одоо 21 чуулган байгаагаас өмнө за нэг 18 чуулган байсан. Тэгэхдээ тоо бол одоо адилхан шүрэгжил баг. Хിവэрэ баг. 7-8 жил өнгөрсөн шүү дээ ах トゥ усаа. Одоо Налахын бүх чуулгануудын хамтдаа нэгдсэн залбирал хийхэд хэдэн хүн ирдэг гэж та бодож байна? 700 хүнээс 30 тэ дээдлэн. Тэгээд доошгоо. Тэгээ харахаар манай Христ гэгчнэр, Налахын Христ гэгчнэр үнэхээр ажилсаг хүмүүс байт юм шиг лээ. Ажиллаа завгүй байгаа юм шиг. Бид нар сошиал дээр олон мянган найзтай тэр хүмүүстээ маш их цаг хугацааг зарцуулж, зориулж, хүмүүсийн анхаарлыг авч, лайк цуглуулж, тэ дагагчаа нэммээр тийм хүсэл хүн болгонд байгаа ч гэсэн эзэнтэй хэрхэн харилцаж байгаа вэ гэдэг тэр хүсэл маань ямар байгаа вэ гэдгийг бид нар мэдэх ёстой гэсэн. Ийм учраас Паул Тимотед итгэлийн сайн тэмцлэр тэмцээ гэж хэлсэн. Тэр амархан амьдрал гэж хэлээгөө. Итгэлийн амьдрал нь амар тайван зүгээр л сайхан урсгалаараа явж идэв гэж хэлээгүй. Харин Библи тэр амьдралыг маш аюултай гэж хэлсэн. Тийм учраас Библи бидэнд юу гэж хэлдэг вэ гэхээр тэмцээрэй гэж хэлдэг. Ая тохгүй байж болно. Ядарчээж болно. Зовжээж болно, асуудлууд байж болно. Тэгвэл тэмц гэж хэлсэн. Тэмц гэдэг үг бол амар тайван зүгээр л урсгалаар нь орхисон үг биш, харин түүний эсрэг үг гэж биелбэр. Нэг ясандаа бид нар яг одоо амралтын газар байгаа биш ээ гэсэн үг. Бид нар одоо яг л амралтын газар байгаа юм шиг амьдрах гээд энэ дэлхий дээр. Гэхдээ энэ дэлхий дээр бид нар яг л төлөвлөгөөтэй зорилгын дагуу ирсэн гэдгээ бид нар санаад тэмцэх ёстой гэдгийг мэдэх ёстой. Амралтын газар хаана байгаа вэ? Кемпд байгаа юу? Тэрэлжид байгаа мó? Амралтын газар хаана байгаа? Мөнхийн улсад. Тэр бидний очих бариа штэ, тийм үү? Тэр барианда бид нар орох ёстой. Сая марафон болоод бүгдээрээ маш олон хүмүүс гүүгээл те бүгдээрээ л амжилт үзүүлээд гоё медаль зүгээл цагийг гоё өнгөрөөсөн байна те. Бүгдээрээ л харсан баг. Мэдээ дуулсан баг. За тэгсэн чинь тэр хүн за нэг хэдэн метр за 10 км ч юм уу ингээ гүйлээ гэж бодъё л доо. Тэгсэн чинь дундуур нь зогсоод кофе шоп ороод кофе уугаал хин нэгэнтэй уулзаал утсаар яриад тэгж гүйдэг үү тэмцээнд. Тэр яах ёстой те? Бүх анхаарлаа төвлөрүүлээд амьсгаагаа зөв хуваарлаад темпо олоод тэ хурдаа бариад яг тогтмол тэр барианд орохын тулд явах ёстой шүү дээ. Гэтэл бид нар яг замдаа нөгөө нэг тэмцээнд орж байгаа хүмүүстэй зүүрлэх юм бол бид нар замдаа нэг кофе шоп суугаад кофе уугаад хин нэгэнтэй уулзаж яриад жаахан суугаад амраад байгаа байдалтай адилхан ийм дүр зураг байгаа учраас тэмцээрэй гэж Паул хэлээд байгаа. Итгэлийн хувьд тэмцэх талаар би өнөөдөр та бүгдтэй яг ингэ хуваалцмаар. Нэгэсэндээ итгэлийн амьдралаар амьдрах гэдэг нь болохоор урсгал сөрөгтэй адил гэж хэллээ. Урсгал сөрөх гэх юм бол бид нар урсгал усны талаар ярьж байна. Загас яадаг вэ гэхлээр урсгал усанд урсгалаа дагаад л явж идэг биш. Маш ширүүн урсгалтай усанд загас ингээд сөрөөд явж идэг. Айгүй амархан тий. Маш амархан ингээд явж идэг.
Яг энэ сөрөг талаар ярьж байгаа. Хэрвээ тэр загас өөхөх юм бол харин юу болох вэ? Тэр загас урсгал усанд өөхөх юм бол юу болох вэ? Урсгалаараа урсаад дагаад явна. Энэ бидний итгэлийн амьдралд яг адилхан. Бид нар тэр урсгалыг сөрөөд тэмцээд явах ёстой байтал бид нар заримдаа үхсэн юм шиг тэр урсгалаар хөвөөд дагаад цог ингээ урсан явдаг. Тэр урсгал хаашаа, гол хаашаа тийшгээл явж. Өнөөгийн цагийн ертөнц хаашаа яг тийшгээл явждаг. Бүх хүмүүс юу хийн яг тэрийг дагаал хийж байна. Найз нөхөд маань юу хий гэж уриалан тэрийг дагаал хийж байгаа. Ээж ав гэр бүлийнхэн биднийг итгэл үнэмшил рүү маань халтаад өөр зүйлийг хий гэхэд нь бид нар дагаал хийж байгаа. Аялал зугаалга амралт ангийн уулзалт шоу цэнгээ юу байдгийг хий гэхэд нь дагаал хийж байгаа. Энэ бол урсгалаараа явж байгаа үхсэн загастай адилхан гэж би хэлмээр. Харин итгэлийн амьдрал бол тэмцэх амьдрал буюу загас урсгал усыг сөрөхтэй адилхан. Энэ тийм амархан байхгүй. Танаас хүч шаардна, итгэл шаардна. Гэхдээ таны хийж чадахгүй зүйл биш. Эзний ариун сүнсний хүч чадлаар та маш сайн тэмцэж чадах болно. Амен. Ариун сүнсний өгөх тэр хүч чадлаар тэмцэцгээе. За өнөөгийн дэлхий биднээс юу хүсдэг вэ гэхээр худлаа яриараа гэж хэлдэг. Ёс суртахуунгүй байхыг шаарддаг. Өөрийгөө л бодохыг хичээлэгдэг. Бурхангүй амьдрахад биднийг ятгаж уриалдаг. Харин Христ биднийг юу гэж хэлдэг вэ гэхээр маш амархнаар нарийн хаалгаар ороо гэжсэн. Тэр хавчиг хаалгаар ороо гэсэн. Матай 7:13 дээр тэгж хэлсэн. Харин сүрэл рүү хөтөлдөг тэр зам нь ямар гэсэн бэлээ? Тэр хаалга нь ямар гэсэн бэ? Тэр бол өргөн. Яг л урсгал усаар бүгдээрээ урсаад тийшээ орж байгаа. Яг адилхан. Гэхдээ урсгал сөрөх юм бол тэр хаалга нарийн буюу тэр зам нь давчуу гэж хэлсэн. Тэгээ тэр саад бэрхшээлтэй гэж хэлсэн. Энэ бол итгэлийн амьдралын талаар ярьж байгаа. Өнөөгийн энэ ертөнц дэлхийд даяараа бүгдээрээ муу ерөн сүнсний захиргаанд ор байгаа ах дүүсээ. Бид нар дэлхийн ертөнцөө дагах юм бол сөөрөл рүү л явна. Өнөөгийн цаг үеийн орчин үеийн христтгэгч гээд нөгөө нэг цахим ертөнцлөгөө магадгүй муу ерөн сүнсний залмихэнд унсаар байх юм бол мөнгөө хайсаар байх юм бол бид нар сөөрөл рүү унах. Өсвөрийн багш байна уу? Гадаа өсвөрийн хүүхдүүд хашаа мэтэрлээд яваад байгаа. Ах トゥ усээ бид нар юунд цаг зав анхаарлаа хандуулж төвлөрч чадчихэв. Тэр үед эзэн бидний чухал үгээр ариун сүнсний хүч чадлаар уриалж ятгаж урамшуулж чиглүүлэх болно. Эзний хүч чадлаар бид нар маш сайн тэмцэж чадах болно. Өөрийн чадлаар биш. Та өөртөө хэлээрэй. Өөрийнхөө хүчээр биш гэж. Хүч чадлаар бас, эрх мэдлээрч бас харин юу лээ? Эзний өгж байгаа тэр сүнсээр гэж хэлсэн байхгүй. Ариун сүнсний хүч чадлаар. Бид нар дайн тулаан тэмцэл ярих юм бол дээр үед бол юу гэдэг гэсэн бэхлээр дайснууд хан хэрмийг нь нураагаад, бэхлэлтүүдийг нь нураагаад, хаалгыг нь эвдээд орж ирдэг гэсэн. Одоо орчин үед бол тийм дайн тэмцэл байхгүй. Итгэлийн амьдралыг ярих юм бол одоо тийм тэмцэлж бас байхгүй. Тэр яг л зөөлөн хүчний бодлого шиг морин сүнсний залмих маш овжин тэр морин сүнс биднийг амархан дөнгөхөөр маш олон урих саад бэрхшээлүүдийг тавьдаг. Тэгээд биднийг тэр залмихэндээ унгаахыг хүсдэг. Бид нар тэр морин сүнсний залмихэнд заримдаа зүгээр л би болж гинэ гэж бодоод ингэ явж идэг. Итгэгч хүмүүс гар утас буруу муу гэж огтхон ч яриаггүй шүү дээ. Интернет муу гэж огтхон ч яриаггүй. Гэхдээ тэдгээрээр дамжуулан морин сүнсний залмих бид нарыг донтуулж
цагийг хулгайлж тэмцлийг маань сулруулж яадаг юм а гэдэг би мессежийг та бүгдд хүргэмээр. Одоо Библиэлд байгаа морин сүнсний залмихыг харах юм бол ерөөсөө л яг тийм зүйлүүд л байна. Өглөө та босоод хамгийн ихэнд уцаа нээгээд надад ямар мэдээлэл ирсэн байна вэ гэдгийг нээгж харддаг болол залбиралгүйгээр тэгж харддаг болол аль хэзээний та ер нь би ямар байгаа вэ гэдгээ дахиж эргцүүлж бодоод гимших стол гэсэн үг. Би та бүгдийг байн гурлж өглөө нүдэ нээгээл эзэн талархах хэрэгтэй. Орноосоо босхоосоо өмнө та эзэн талархах хэрэгтэй. Амьд сэрүүн байгаагийнхаа төлөө, хөдөлж байгаагийнхаа төлөө, амьсгалж байгаагийнхаа төлөө. Эрүүл хүн энэ ивэл эрүүлийг үнэхээр мэддэггүй. Харин өвдснийхөө дараа, зовсныхоо дараа, хэцүү тэр хүнд нөхцөл байдал орсныхоо дараа ивэлтэй байж дээ гэдэг зүйлийг мэдчихэдэг. Тиймээс одоо ивэл байгаа дээр, тэр ерөөл байгаа дээр, хүч байгаа дээр бид нар итгэлийн сайн тэмцлэр тэмцэх ёстой. За, бензин хамгийн бага зарцуулдаг машин ямар машин байж болж байна одоо? Ямар машин байх вэ? Aqua юм уу? За, цахилгаан машин юм уу? За, Prius 55. За, тэр машиныг хүмүүс юу гэж хэлж байгаа вэ гэхээр нэг бензинээ дүүргээд, банка дүүргээд тэгээд ингээ мартах талаар ярьж байгаа. Тэ? Тэгэл зөндөө ажил ингээ амжуулах хизээ хийснээч баг мартаж байгаа. За, магадгүй байнга тээвэрт явдаг хүн бол тийхгүй л дээ. Гэхдээ өдөр ойр зургийн ингээ ажиллаа амжуулдаг хүмүүс бол тэгж байгаа. Тэгээ мартдаг. За, энэ зүрлэл болол мэдээж сайн зүрлэл. Бидний эдийн засаг тэмнэлттэй, тэ, ашиг тустай сайн. Гэхдээ итгэлийн амьдрал болол яг энэний эсрэг байдаг. Бид нар өдөр болгон яг түш авж байгаатай, бензин авж байгаатай адилхан. Бид нар өдөр болгон эзэнтэй харилцаа холбоотой байгаад явах хэрэгтэй. Гэтэл зарим хүмүүс нэг бүтээсээ өдөр ирж нэг банка дүүргчээд нэг сар явах гэдэг те. Аль эсвэл нэг 7 хоног давхих гэдэг. Бүтээсээ өдөр ирсэн, итгэлээс агсан, сургаал сонссон, би юм ойлгосон. Тэр байтугай пастор тийм ишлэл ярьсан, тэрийг би ингэж ойлгосон гэд мэдээд тэгээд нэг 7 хоног явдаг. Та ямар машин бэ? Prius юм уу? Та Aqua юм уу? Та hybrid машин юм уу? Цахилгаан машин юм уу? Ахтунараа бид нар өдөр болгон л Библийн үг уншихаар, залбирахаар тэгж бүтээгдсэн. Таны банк тийм том биш. Эзэн ариун сүнсээр таны дотор байгаа. Амен. Тэр ариун сүнс өдөр болгон биднийг залбирал үгийг шаардуулж идэг. Хүсэж идэг. Нэг удаа дүүргээд хэдэн километр, тэ, хэдэн цаг, хэдэн минут, хэдэн хоног гэсэн тийм заалт байхгүй. Цаг үргэлж аливаа гуйлт залбирлаар сэргэг бай гэж Библиэлд бичсэн. Тэр ариун сүнсний хоол хүнс тижээлэн түлшин юу вэ гэхлээр залбирал, үг, магтаал, итгэлийн ахын дүүстэй уулзах энэ баг. Гэтэл одоо орчин үед хүмүүс ингэж байгаа. Зарим нэг хүмүүсийн Facebook дээр итгэгч хүмүүсийн урайлж байгаа урайлгыг би ингэ сонсож байна л да. Тэгсэн чинь юу гэж байгаа вэ? Би Огийн ахлагчдаас үзүүлсэн. Тэгсэн чинь тэр нэг хүн ингэ ерөн лаг хүн ингэ ярьж байгаа. Олон хүмүүс түүнийг дагдаг юм шиг байна. Тэгсэн чинь одоо орчин үед бол захимаар ингээ Facebook дээр хуваалцж байгаа заяа Библийн үгийг штэ итгэгч хүмүүст зориулаад одоо үед бол итгэгч хүмүүс хизээч сүмдэр ирсэн болж байна. Тэгэх ёстой. Тогтмол ирэхлээр гэр бүлийн шиг юм одоо сүм гэр бүл шиг гэж бодоод байна үгүй гэж ярьж байгаа. Тэгээ тогтмол ирэхээ ингээ байгаад хэсэг Түүнийг хэлж байгаагаар хэсэг хугацаанд сүмдээ ирэхгүй байж байгаад ирмээр байна гинэ. Ирэхлээр нь итгэгч хүмүүс ингээд түүнд анхаарлаа хандлуулж чи яасан яга ирэхгүй байгаа юу болсон гэхээр нөгөө хүнд айгүй төвөгтэй байна гинэ. Тэгээ бүр ирмээргүй байна гинэ. Танд та тэгж гин үү? Та тэгж гин үү?
Би нэг 7 хоног өнжөөд ирж ийн л да. Тэгсэн чинь пастор надаас чи өнгөрсөн 7 хоног яасан бэ гэж асуух юм. Тэр миний аав юм уу? Түүхтэй байна. Одоо үед ийм сүм байж болохгүй гэж ингэ ярьж байгаа. Та юу гэж бодож байна? Гэтэл зарим нь юу гэдэг вэ гэхлээр зарим хүмүүс нь те нэг удаа нэг 7 хоног магадгүй өөр ажил төрөл гинтийн зүйл гараад явлаа те. Тэгснэ дараа тэр 7 хоног нь араас нь хинч яриаггүй. Хинч залгаагүй чи яасан юу болсон яга яриаггүй гэж яриаггүй. Тэгсэн чинь нөгөө хүн гомдцсон. Миний араас хинч яриаггүй манайхан байхгүй. Одоо яах вэ энэ хоёр туйлыг? Итгэлийн сайн тэмцэл гэдэг бол Библиэд дагах. Библиэлд юу гэж хэлсэн бэ? Хамтдаа цуглаа гэж хэлсэн. Хамт залбир гэсэн. Эзний өдрийг санаж ариунаар сахих гэж хэлсэн. Хүндэтгэл өрг гэж хэлсэн. Тогтмол эзэнд хүндэтгэл өрг гэсэн. Би өөр номлол та нарт заагаагүй. Манай чуулганаас те тийм үзэл баримталтай тийм хүн гарахыг болов те эсэргүүцэж. Бид нар тогтмол цуглана, бие бинийгээ урамшуулна, зоригжуулна, хамтдаа итгэл дотор өснө. Бие бинийгээ халамжлана. Хэрвээ та Прус 55 биш юм бол та Аква биш юм бол тогтмол эзэнтэй харилцаатай байгаарай. Амен. Хажууд нь хүнс асуух та Аква юм уу гэж. Та яг экскаватор шиг байгаарай заяа. Би ингэдэг байсан. Экскаватор барьдаг байхдаа өглөө гараад өдөр яг 12 цагийн үед 200 литр түл шиhin заяа экскаватор. Тэгээд ажил буугаад дараагийн ээлжний хүн ажиллаа аваад дахиад 200 литр түл шийдэг байсан. 12 цаг ажиллахдаа 200 литр түл зарцуулчихсан. Та экскаватор шиг байгаарай. Амен. Хажууд байгаа нь экскаватор шиг байгаарай гэж. Зүрлэлийг ойлгож байгаа өстэй. Буруугаар ойлгоод тэгээ буруу юм яриад яваад яваа. Прус унж болохгүй шүү. Аква унж болохгүй шүү гэх. Эксгэ унж явна шүү гэх. Хот руу эксгэтэй гар давхиж яв. Болохгүй шүү. За, Паулийн гэрчлэлд юу байсан бэ? 2 дугаар Тимот 4:7 дээр ингэж хэлсэн. Би уралдаандаа ихэд хичээн зүтгэж замаа дуусгасан, итгэлээ сахисан гэж хэлсэн. Паул. Бидний итгэлийн тунхагч гэсэн юм байгаасаа гэж хэлж байна. Амен. Паул юу гэсэн бэ? Би уралдаандаа ихэд хичээн зүтгэж маш их хичээн зүтгсэн гэсэн. Замаа дуусган итгэлээ сахисан. Ямар хүний амнаас ийм үг гарах вэ? Ямар ч гэсэн Аква шиг хүнээс бол гарахгүй. Харин яг л ихсгэ шиг байсан хүний амнаас л ийм үг гарна. Тэр өдөр болгон эзний үгийг ярьжсэн, тунхаглажсэн. Тэр шоронд байхдаа хүртэл загтал бичээд сүм рүү явуулахдаа юу гэж бичижсэн бэлээ? Баяр хөөртэй бай гэж бичижсэн. Бүх зүйл эзний сайн сайхны эзэн биднийг өрөөж байгаамаа гэж бичижсэн. Амьдралын төгсгөл хамгийн чухал зүйл. Эхлэлээс төгсгөл нь чухал гэсэн. Та дунд нь гинт хайбрид машин болоод өөрчлөгдсөн байж болно, тэ? Та ямар ч байж бол. Гэхдээ төгсгөл нь чухал. Би одоо хэлмээр нь одоо бол төгсгөлийн үе. Таныг мөнхийн улсад ороход шүүлт болох талаар та мэдэх үү? Христийн шүүхийн суудлын өмнө бүгдээр очно гэсэн. За нааш хараарай. Би таны талаар ярьж тээ. Та Христийн шүүхийн суудлын өмнө очно. Тэнд та юу хийсэн, ямар байснараа та шүүгдэх болно. Шүүгдэх болно. Тэн дээр ирэхэд нь мөнхийн улсад орохгүй тань шийднэ л гэсэн үг л дээ. Тэгэхдээ таныг те за Facebook дээр, Instagram дээр хэдэн дагагчтай байсан бэ гэдэг асуулт ирэх үү? Хэдэн дагагчтай байсан бэ гэдэг асуулт ирэх үү? Гэтэл бид нар түүнийг чухалчлан чармааж хайж ирж чаддаг үед амьдарч байгаа. Мөнхийн улсад орох гэсэн чинь яг Христийн шүүхийн суудлын өмнө ирсэн чинь дахиад нэг асуулт нь
Дансандаа хэдэн төгрөгтэй байсан бэ гэдэг асуулт байх уу? Өөр дээр хэдэн үл хөдлөлттэй байсан бэ гэдэг асуулт ирэх үү? Харин ямар асуулт байх бол тэр юуг асууж танаар юу шүүх бол таныг хэрэг нэр хүндтэй хүн байсан бэ гэдгийг тийм асуулт тэнд байхгүй. Торсон уу, жингээ барьсан уу гэдэг асуулт тэнд байхгүй. Хэрэг хөрөнгөтэй байсан бэ гэдэг асуулт байхгүй. Харин ямар асуулт байгаа вэ гэхлээр итгэлээ сахисан уу гэдэг асуулт байна. Амен. Батмаа багшаа. Амен. Итгэлээ сахисан уу гэдэг асуулт байна. Төвшөө. Итгэлээ сахисан уу гэдэг асуулт байна. Сайн тэмцлэр тэмцэн би замаа дуусгасан гэдэг бас Паулын тийм итгэл үнэмшил танд байх хэрэгтэй. Тэр хэмжээний бид нэр амьдрах хэрэгтэй гэсэн үг. Эцэст нь өнөөдөр үгийн өндөрлөл. Өнөөдөр дэлхий биднээс маш олон зүйлсүүдийг шаардаж асууж харж байгаа. Тэр байтугай бидний дагдаг нөгөө нэг маш мундаг инфлюенсерүүд тэр хүмүүс биднийг юу гэж хэлж байгаа вэ? Мөнгө ол, хичээ, ажилсаг бай, хөдөлмөрл, авсгатаас хэрэглэн бай. Хангалттай таныг цахим ертөнц та тэр цахимд байхад таныг дэлхийн ертөнц рүү хангалттай тэр хүмүүс таныг хөтлж байгаа, сайн талбарч байгаа мэдээж. Гэхдээ итгэлийн амьдралаар та хэрхэн амьдрах вэ гэдэг талаар та сайн тэмцлэр тэмцэж гэнэ үү гэдгийг одоо мэдэх хэрэгтэй. Бодох хэрэгтэй, эргцүүлэх хэрэгтэй. Үүнийг итгэлийн ахын дүүстэйгээ уулзахлаар сургаалаар пастор тань, ахлагч тань л хэлнэ. Итгэлийн ээж аав нар бас хэлэх хэрэгтэй. Гэхдээ хэлэхгүй байна. Ийм байх хэрэгтэй. Та бүхэн өнөөдрийн ишлэлийг цээжлэр. Цээжсэн үү? Аль номны хэдгээр бүлгийн хэдгээр ишлэл хэллээ? 1-р Тимот номны 6-гийн 12. Хамгийн сайн богинохон цээжлэр. Итгэлийн сайн тэмцлэр тэмц. Тэмцэл гэсэн үг шүү заа. 1-р Тимот 6-гийн 12 юу вэ? Нэг үгээр хэлвэл тэмц. Хэдэн үгээр хэлвэл итгэлийн сайн тэмцлэр тэмцээрэй гэж. За дээр нь нэмэх юм бол мөн хамиг зуур тэгж хэлсэн. Тиймээс сэтгэлийн ах дүүсээ урсгал дагаж биш харин Христийг дагаж. Христ хаана байна? Түүнийг дагаж явцгаая. Сошиал дуу хоолойноос илүүгээр Бурхны дуу хоолойнд анхаарал хандуулцгаая. Төр зүрийн зүйлээс илүү мөнхийн зүйлсийг эрен хайцгаая. Унсан бол яах вэ? Жаахан хөвтөхөө. Жаахан хөвтөөд нилээн зүтэрлээ. Би хэдэн жил тасралтгүй үйлчлэлээ штэ. Одоо нэг жаахан хөвтөөх юм. Бодох ёстой юм уу? Тэгээ зарим хүмүүс ингэж 7 жил үйлчлээд 1 жил амрах хэвээр Библийн дагуу ингээ ярьж байгаа л да одоо. Тэгээд амралтынхаа жилээ аваад аялал зугаалаад ингээ яваад ирж байгаа гэсэн. Тэр би буруу гэж байгаа биш. Гэхдээ тэгээд ингээ хүмүүс ингээ надаас сууд. За чи хэдэн жил үйлчилж байна гэдэг. Тэгэхээр би 2006 онд яг итгэж болоод тэгээд тэрнээс хойшоо 9 оноос эхлээд тасралтгүй одоо ингээ үйлчилж байна даа гэл. За тэгвэл одоо дунд нь нэг 2 жил ингээ амарсан байна те гэл. Тэгэхээр би амралт гэж юу вэ? Үйлчлэл дээр амрах цаг зав алга ах төс. Эзэн амар гэсэн мод яг амраарай. Харин би өөр амармаар нэг амарчлахгүй ш. Итгэлийн сайн тэмцлэр тэмцэх хэв. Ягаад гэвэл Паул хэлжсэн адилаар би ч гэсэн замаа сайн дуусгамаар, итгэлээ сахимаар. Амен.